Хай. Өөрийгөө танилцуулсан видео хийгээрэй гэдсэн болохоор хийх гэж байна. Тэгээд би бахан асуултууд авсан. Тэгээд эхнээс нь гялсгээс хариулт явчих. За намайг Дэлжин гэдэг. Тэгээд хэдэн настай вэ гэсэн. Би одоо энэ жил 11 сард 29 хүрнэ. 30 төгөж явнаа. Ямар сургуульд ямар мэргэжлээ төгссөн бэ гинэ. Санхүүг Нягтлангаар төгссөн. Тэгээд 10 жилийн хаан төгссөн бэ? Өсвөр насндаа ямар хүүхэд байсан бэ? Би ч нөгөө нэг хөвсгөл төрж өссөн болохоор хөвсгөлд 10 жилээ төгссөн. Оюутан болоод хотод орж ирсэн. Өсвөр насндаа тэгээд өсвөр насны л хөвч байсан. Хитэрсэн юм уу? Тэгээд хитэрсэн ойлгомжгүй бол байгаагүй. Ер нь бол айгүй намайг өсөх гэдэг амар байсан. Хэдэн настайд тусдаа гарсан бэ? Энэ бүр амар хэрсэн. Би ч нөгөө нэг хөдөөнөх гэсэн шүү дээ. Тийм болохоор оюутан болонгуудаа шууд оюутны байранд амьдраад тэгээд дараа нь бас ингэж амьдарч агаад тэгээд яг ажилдаа оронгуудаа яг тусдаа гарсан. Тэрнээс хойш гав ганцаарх амьдардаг болсон. Нэлээд удаан ганцаар амьдарсан. За одоо яг мэргэжилтэй холбоотой асуулт орж ичнэ ёо хиндээс арай дээрх. Оюутнаас ажилчин болоход ямар байсан бэ? Тэгээд анхны ажлын туршлага. Би чинь 14 онд Нягтлангаар төгсчөөд нэг Монголын ер нь л нэлээд гайгүй компанитай холбоотой нэг газар нь ажилд орсон байхгүй юу? Тэгсэн чинь Нягтлангаар тэгсэн чинь тэр газар нь юус таалагдаагүй, хүмүүсийн соёлд нь нас огт таалагдаагүй. Тэгээ ажлаа соёлоо гэж бодож явж агаад ая захирлын твитийг хараад тэгээд CV-гээ явуулаад ардад очиж уулзсан гутаа ер нь бүх юм амар таалагдаад тэгээд хамгийн анх тэндээс эхлэн болж ажлын гараагаа эхэлчихсэн. Тэгээ ардад юу хийдэг гэсэн бэ? Ардаас ягаад гарах болсон бэ? Ардад Нягтлан хийж агаад дараа нь охин компаниуд дээр жижигэн компаниуд дээр нь гүйцэтгэх захирлаар ажиллаж агаад тэгээ хамгийн сүүлд нь санхүүгийн нийтлийн маркетинг хариуцсан захирал гэдэг ажлыг хийж агаад сүүлд ер нь бол сурахаар шийдээд ажлаасаа гарсан. Тэгээ яг өөрөө бие дааж хувь баялгаа бүтээсэн талаар гээд асуулт ирсэн баггүй. Энэ болохоор ялтчгүй миний ажилтай холбоотой. Бүх газрууд тэгдэггүй л ахтаа. Гэтэ нөгөө нэг ард санхүүгийн нийтлийн хувьд болохоор ажилчдаа урамшуул гээд хувьцаа энэ төр өгдөг баггүй юу? Тэднэр нь яг миний яг үндсэн хөрөнгөө бий болгох эхлэлээсэн. Ер нь бол ингээд залуучууд нь хамтраад аягүй хэм хийдэг гэсэн. Тэрэн дээрээс ер нь янз янзын талаар ингээд санхүүгийн талаар бүр илүү сайн мэдлэгтэй болж аваад тэгээ бас яг миний өөрийн хөрөнгийг бүрдүүлсэн бас гол зүйл болохоор крипто койнууд байгаа. Бүр нэлээд хэдэн жилийн өмнө аваад дарцсан байсан. Тэгээд сая тэд нар маань өсөд бас хөөхөн хөрөнгө болж гарч ирсэн. Тэгэл ер нь янз янзын тал юм байна да гэхгүй. Одоо болохоор ямар мэргэжлэр хаана ажилладаг вэ? Миний бичлэгний чанар үнэхээр сайн байгаагийн нууц нь болохоор манайх реклам хийдэг байхгүй юу? Тэгэхээр мэдээж угаасаа мэргэжлийн хүмүүс гэсэн үг. Зарлалын чанартай нэг юм хэлэхэд бид нэр ингээд янз янзын хүмүүс реклам тоглуулдаг. Гэтэ одоо сүүлрүүгээ ингээд нөгөө яг нэг хідэн харцдаг хүмүүс маань ингээд дуусаад яг хідэн хүний донд эргэлдээд байгаа байхгүй. Тэгэхээр реклам тоглох сонирхолтой хүн байх юм бол миний Instagram руу зүгээр л би реклам тоглох сонирхолтой байгаамаа гэд явуулчихад болно. Дараа нь холбоо барьж болно. Арткойны талаар авсан бол хизээ зарах вэ гэд. Надад арткойнгаа авсан чагаа урамшуулалт авсан ч байгаа айл ал нэгаа. Зарах нэг бодлого байгаа. Яа тэгвэл би энд ингээ зүгээр яж хад миний хөрөнгө тэнд өсч идэг, тэд нар ажиллаж идэг. Амар тийч. За ажил ингээ болсон. Хэдэн хэлтэй вэ? Англи хэл яаж сурсан бэ? Тэгээд сурах юмсан гэж боддог хэл байна уу? Хятад хэлээ яаж сайжруулж байна? 3 хэлтэй, үгүй 4 хэлтэй гэж. Нэг нь энэ гэж. За мэдээж ээж бах би нэ. Йоо зүрх. Яач юу? Мэдээж монгол хэлтэй. Яг англи хэлтэй, хятад хэлтэй гэж бол хэлж чадахгүй. Ер нь бол хоёулынг нь яг сураал явж байгаа. Тэг хүмүүс англи хэл яаж сурах вэ? Яаж сурсан бэ гэж аяг асуудаг. Ялгаахгүй зүгээр л яг нөгөө нэг 10 жилдээ заалгадсан шүү дээ. Яг тэрвэрээ сурж байгаа л байнга кино үзэл ном уншдаг. Тэр нь болох яг нөгөө сурах гэж зүгээр л ингээл хараа эндээ яг хийдэг юмнууд. Яг миний хувьд ингээд айгүй дэвшил гарсан болохоор IELTS бэлтгэхэд айгүй сайн үр дүн гарч иржсэн. Шалгалт малгалтанд бэлдвэл айгүй зүгээр санагдсан. Нөгөө тэрэн дээр чи яавал өндөр оноо авахын заадаг учраас яг тэрний дагуу хийх юм бол илүү бүтэц ингээд бүх юм нь сайжирдаг. Нэмж сурах юмсан гэж боддог хэл байгаа юу нөө зөндөө. Солонгос хэл сур, солонгос драмаас сабтайтл үздэг болмоор байна. Японы хэл сурж нэмж сабтайтл үздэг болмоор байна. Франц хэл сурж ингэж маяглж ярьдаг болмоор байна. Хятад хэлээр хэн сайжруулж яах гинэ. Би болохоор яг тийж тусдаа ерөөсөө би дааж бэлж байгаа юм байхгүй.
Өмнөх бичлэгэн дээр би нэг ярьжсэн шүү дээ. Төв хятадын санхүү эдийн засгийн их сургууль гэдэг тэрний тэтгэлэгтэй онлайн хэлний бэлтгэлд сууж байгаа. Тэгээ дээрэс нь угаасаа гэгээд би одоо яг сүүлийн шатанд нь явж байгаа байхгүй. Тийм учраас яг сургалт юугаараа л хичээл юу яадаг гэсэн үг. Сайжруулдаг гэсэн үг. Явандаа бол тэгэл кино минь үзэл нэг тиймэрхүү юм хийх ёстой л доо. За дараа нь болохоор анх аялал хийх гэж байгаагаа аав ээжтэй хэлэхэд яаж хүлээж авсан бэ гинэ. Яг би дааж явсан нь болохоор би нэг Солонгос, Япон руу хэдэн онд ч лээ яг ганцаар яг өрөвчүүлээд явсан байхгүй. Тэгээ тэр хоёрыг сонгосон шалтгаан нэг хамгийн сейф гэдэг утгаар нь сонгосон. Тэгсэн чинь манай ээж амар санаа зовоод тэгснэ намайг мөрөн дээрээ шивээс хийлгэснийхээ дараа яв гэсэн. Тарин шивүүлээд. Тэгээ би тарины шивүүлээ тэгээ явсан байт юм аа. Хэдэн улсаар аялсан бэ гинэ. Конг, Макао хоёрыг оруулах юм бол нэг 11-12 улсаар юм болов. Хятад, Солонгос руу бол нэлээд хэдэн удаа явж исэн. Очоод ер нь бол бүх улс дээрээ 2-4 хотоор нь очиж исэн. Аяллаа төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? Аялж байхдаа айлд барилж исэн нь буудал Airbnb-гээр захиалж исэн түүх туршлагаас хуваалцаач гинэ. Би бүр Airbnb-тэй холбоотой бүр бүтэн бичдэг хийсэн байгаа. Тэрийг линкээр холбочихно. Аяллаа төлөвлөгөөний хувьд болохоор хүмүүс санхүүгээ яаж зохицуулдаг гэж хамгийн их асуудаг байхгүй юу? Мэдээж аялах байгаа усаас хамаарна тийм үү? Гэхдээ буудлын мөнгө онгоцны зардал хоёр чинь хамгийн ихэнд гараад үлдсэн зардал нь дараа нь гардаг учраас эхлээ мөнгөө цуглуулангуудаа тэр хоёроо өгөөд дараа нь үлдсэн мөнгөө цуглуулдаг. Тэгээд би заримдаа аялалд явахдаа мөнгө дутах юм бол жоохон мөнгө бол зээлчтэй. Тэгээд Монгол хичнээн хүн өндөртөө ч гэсэн тэр аялаж яваад ирсэн туршлага, дурсамж бол тэр мөнгөтэй бол харьцуулшгүй гэж боддог. Ковид-19 бүр мөсөн алга болсны дараа хамгийн түрүүнд хийх зүйл тэнэн, сайн тэнэн. Хязгаарлалтын журмууд нь буурчих юм бол нөө сурах ёстой орн руугаа явах ёстойгоо. За бичлэгний чинь арын алмад найзлууч нь байдгүй. Та хоёр хамт нэг бичлэг хийвэл гоё доо гинэ. Би тэр хамт бичлэг хийхгүй. Хийхгүй гэсэн тий. Гэтээ 100k өрөөл хийнэ гэсэн. Тийм ер нь бол яг бүх бичлэг бүх юмнуудыг хийдэг шиг. Мэдээж тэр чинь ингээд нөгөө нэг ярих сэдв хаана нь ямар дүрс оруулах уу юу авах уу гэх тэр чинь бол ингээ өөрөө бодно штэ. Тэгээ би бас өөрөө ер нь сурж байгаа. Тэгээд нэг камер цагсан байхгүй юу? Тэр камерны дүрсийг энэ дээр гаргана. Ингээд нөгөө нэг өөрийгөө харж болдог. Одоо яг энэ байгаа камераар хийх гэхээр чинь би ингээд тохируулчаад гараад ирэнгүүт фокус нь алдагдсан байх магадaltaй байхгүй юу? Хамгийн наад зах нь. Тийм учраас нөгөө өөрөө ихэд айгүй хэцүү. Ингэдэг камертай бол би өөрөө хичнээн. Бичлэгээ ямар камераар хийдэг вэ гинэ? Sony A7 III гэдэг камер. Одоо загсан нь болохоор Fuji-гийн X-T4 гэдэг камер байгаа. Тэгээд гэрэл мэрэл ингээд айгуу гой сет загсан. Даанч нөгөө нэг юмнууд ирэхгүй байна л да. Бичлэгээ бичдээ ямар бэлтгэл ажил ямар дараалалаар хийдэг вэ гинэ. Мэдээж бичлэг хийх сэдв гэдэг чинь хамгийн чухал шүү дээ тий. Тэгээд тэрийгэ бодоод юу гэж яриул арай сонирхолтой байх уу гэд бичмөр заримдаа шүн гинт сэрж мэрсэн тэмдэглэл бичиж солиорч гэж. Дараанаас өмсөх хувцс гэдэг бүр амар чухал юм билээ. Тэрийг сүлд ойлгосон. Тэрнээсээ болоод бас фейлдчихсэн. Тэгэл бичлэгээгээл дүрсээ аваад дараа нь эвлүүлээл. Гэхдээ гол нь яг санаагаа олцсон байхад бол бус нь бол гайгүй. Ойрын 1-2 жилийн YouTube-ийн тэнд зориг гинэ. Би болохоор шүү дээ өмнө нь нэг хальт видео хийж агаад тэгээд нөгөө нэг гадагшаа авч маавч юм хий гэж бодож ирсэн чинь тэр нь худлаалцсан шүү дээ. Тэгээ болцсон байсан байхгүй. Тэгээ сая сүүлд видео ихтэй болохоор би зөвхөн гэрийн видео хэл сурж байгаа хоёрыг хийгээл болно гэж бодож ирсэн. Тэгсэн чинь байдал шал эсрэгээр иргэнэ. Одоо болсон чинь бүр камер аваа хурцсан явж байгаа. Тэгээд ямар ч байсан нөгөө нэг хийхээр бэлтгэсэн байгаа хэд хэдэн сэдвүүд байгаа. Тэднийг бол бүгднийг хийн. Харин урт хугацаанд өргөжлүүлнэ гэдэг чинь амар хэцүү. Ер нь бол айгүй хэцүү. Тэгэхээр би яг full time YouTuber болохын тулд би мөнгө олох хэрэгтэй. Тэгээ тэндээс би бодож агаад Jenny гэдэг YouTuber байдаг. Би бүр тэрний YouTube-д бүр үнэхээр дуртай. Тэгээд сэдвүүд нь ингээд удаан үргэлжлэж болох үс тийм нэг влогууд хийдэг байхгүй. Контент чинь болохоор сэдвэн жахан шахуу. Тэгэхээр яг тэр хүн шиг болно гэх юм бол би хамаг амьдралаа дэлгэх ёстой болчих байгаа байхгүй юу. Тэгэхээр бас яг тийм зориг байна уу гэдэг чинь айгуу чухал асуудал. Тэгээ тэрийг нэг талдаа багтаачих юм бол тэгээ цаашаага явах л та. Ирээдүгөө төлөвлөсөн үү? Мэдээж хэрэг төлөвлөсөн бол бяцхан хэсгээс нь дурдвал гинэ. Хэрвээ би хортой байсан бол миний ирээдүйн төлөвлөгөө арай тийм ажлыгээд ингэж сураад яана нэг. Одоо болохоор би мастерд сурах байгаа. Ер нь бол Австралид сурах байхгүй юу? Гэтэ Австрал хүлээж авахгүй гэсэн учраас би онлайнаар сурч эхлэж байгаа. Тэгээ хизээ намайг хүлээж авах нь мэдэхгүй байна. Ямар ч байсан аль болох сураад төгсгөн чухал байгаа. Тэгээд би ч одоо нөгөө хүүхд гарахгүй бол бүр арай л гэж.
Дараагийн 10 жилдээ бол тэгэл нөгөө нэг хүүхдүүд тэгээд хувийн ажил төрөл мөрөл гээд нэлээд л бүр амар ачаалттай л авах. Тэгээд төгссөний дараа гоё ажлын санал ирэх юм бол ажил нь үүнээс биш юу нь бол хоёухан ямиг хийнэ гэж бодож байгаа. Мэргэжлээ яаж сонгож байсан бэ? Энэ тал дээр зөвлөгөө өгвөл тэгээд ямар мэргэжлээр суралцж байгаа вэ? Тэтгэлэг авсан бол хэрхэн авсан бэ? Энэ хоёрыг нийлүүлээд хариулчих гэж бодлоо. Миний мэргэжлээ сонгосон нь болохоор амар инээдтэй. Тухайн үед конкурсанд гайгүй жагссан л бол санхүүгийн яба авдаг байсан. Нэг бол мөсийн эдийн засаг. Ерөөсөө яг нэг тийм тогтцсон юутай байсан баггүй юу? Тэгэл би өөрөө угаасаа нэг бол барилгын инженер бол нэг бол ингээд нөгөө нэг санхүүгийн чиглэлээр сурна гэж бодож исэн болохоор тэрийг нь сонгосон. Одоо болохоор тэрэн дээр бас нэг тэгж харамсч марамсдгүй л дээ. Тэгээд одоо сурах байгаа маань болохоор Master of Commerce гэдэг мэргэжил бүрэн тэтгэлгүүдлүү материалаа өгж үзсэн улсуудын тэгээд тэнцээгүй. Одоо сурах байгаа нь болохоор сургуулаасаа нэг хэдэн хувь юм бэ? Нэг 40 орчим хувь юм уу? Тэтгэлэг авсан баггүй юу? Тэгэхээр миний одоо өгөх зөвлөгөө гэх юм бол би яг та нарыг Монголын нөхцөл байдал ийм байхад шинжлэх ухаанаар сурмур одоо юу гэдгийг ингээл нэг тийм ховор ингээд лаг мөртлөө Монголд нэг ажлын байр олдгүй мэргэжлүүд байдэн шүү дээ. Тийм мэргэжлээ сургаж хэлж чадахгүй. Гэхдээ тийм мэргэжлээр сурах юм бол уг нь л хэрэгтэй заяа. Яг хүнд хэрэгтэй хүн болно. Тэгээд дээрэс нь яг тэр мэргэжлүүдээр одоо юу гэдгийг янз янзын шинжлэх ухааны чиглэлүүд сэргээгт хэрчим үүч гэдэг зүйл ингээд айгүй их шаардлагатай болж шүү дээ. Байгаль орчин цаг уур хөдөө аж ахуй одоо бид нар ч бүгд хүнсний хаамсалт орж ийн тэгэхээр хөдөө аж ахуйн чиглэлийн ч юм уу тийм хүн мэргэжлүүд төр хүртэл ингээд менежментийн чиглэл гэж байдаг болсон. Яг тустай яг үндсэн чиглэл нь ч гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хүн мэргэжлүүд бол эрэлт хэрэгцээтэй ирээдүйд хэрэгтэйгээс гадна тэтгэлэг олдох магадлал маш их байдаг. Тэгээд угаасаа л YouTube дээрс ч юм уу эсвэл энэ хүнээс та нар ингээд хайгаад хамгийн эрэлттэй мэргэжлэл тэнгуут гараад ирнэ шүү дээ. За тэгсэн чинь надад аягүй их тийм нөгөө нэг зөвлөгөө асуусан юмуд ирсэн. Мэргэжил сонголтын асуудлаа яаж шийдэх вэ? Энэ асуулт бүр ёо амар их ирдэг. Тэгэхээр би бол ингэж хэлмээр байгаа байхгүй юу? Битгий хитрхийг шаналаа. Угаасаа шүү дээ тий хүн бакалавраар ямар нэгэн мэргэжлэр төгсчөө заяа та нар хүмүүсийн яриаг сонсороо. Тэнгүүт би уг нь аль тийм мэргэжилтэй байсан хүн. Одоо гэтээ ийм хийгээ явж байгаа. Би ч гэсэн нэгтлэн байж байгаа сүүл рүүгээ ингээд маркетинг зарагтанг болоод өөр юмуд ингээд болоо явчих шүү дээ. Одоо бүр ингээд YouTube хийгээд чих шиг. Чиний эхлээд төгсөө сурсан мэргэжил чинь бол чамтай насаараа хадагдана гэсэн үг биш. Тэргээрээ сурчаад дараа нь ажлын байранд орчоод өөр ингээд янз янз юм хийхээр чи өөрийгөө илүү ингээд нээх боломжтой болох байхгүй юу? Мэдээж өөрийгөө ингээд сайн яагаад эргэн тойронтойгоо ярилцж агаад аль болох өөрийнхөө шийдвэрээр мэргэжлээ сонгуул илүү зүгээр. Тэгээ би сүүлд болохоор сурах мэргэжлээ сонгохдоо нэг аргыг ашигласан байхгүй. Тэр нь ингээд нөө сонгож байгаа мэргэжил дээрээ үзэх хичээлүүдээ ингээд хардаг. Тэр чинь ингээд мэргэжил чинь ерөнхийн нэг юу болохоос чинь дотор нь ямар хичээл үзэж чинь чи тэргээ босоод амьдралд ашиглах учраас тэр хичээлүүдэд харж агаад чи хараад алинд нь ингээд хамгийн их сэтгэлчин хөдлөөд ингээд сурчмаар санагдчихээн. Тэрийгээ ингээд дүгнж агаад сонгуул зүгээр. Сураад төгсөөд заяа ажилд гарсан шин дараа ингээ янз янз юм хийгээд арай юу болно. Харин яг сурахгүйгээр ажилт хийх юм бол нөгөө тодорхой яг мэргэжилгүй учраас нэг хийх ажлын чинь хүрээ хязгаарлагдмал байхгүй юу. Тэгэхээр чи сурахгүйгээр ажил хийсэн ч гэсэн бас жаахан хязгаарламжтай байх байх гэж бодож байна. Яг өөрийгөө танихад жаахан хэцүү байх байх гэж бодож байна. Юу ч юмэр санагддаггүй байдаг бол яаж өөрийгөө сэргээж ирчүүч ордог вэ гинэ. Байлгүй л яхав гэж бод. Тэгэл юу ч юмэргүй санагдах юм бол эхлээд яг юу ч юмэргүй санагдж байгаа нь яг яагаад болж ийн гэд амар ядарсан ч юм уу зүгээр л өөрийгөө амраадаг. Нэг бол тэр нүунийг хийх гэж байгаа юмнасаа ингээд айгаад байдаг хэвгүй юу. Тэгээ тэрийг өөрөө мэддгүү гэх юм уу. Тийм тохиолдолд бол өөрийгөө зоригжуулах хэвээр. Чи хийчүүл энийг хийчүүл яг алах гэдэг штэ гэл өөртөө яриад. Бүрн аут болохоос яаж сэргийлдэг вэ? Ажлаас, хичээлээс, харилцаанаас гинэ. Би нэг удаа өстө жинхэнэ амар бүрн аут болчихсон. Би ер нь жоохон нойрны асуудалтай байхгүй юу? Тэгэнгүүтээ нөгөө нойрны асуудалтай хүн чинь ятрахаараа бүр унтаж чадхаа байгаад заяа. Тэгээд дээрэс нь би стресстэйгээр юм идэж чаддаг байхгүй юу? Дотор мохоо оргоод идэг. Тэгээд эзэн ч гэсэн буцаага ингээ бөөлччдөг. Тэрнээсээ болоод тураад 47 кг бас би чинь 52 эдэг хүн байхгүй юу? Зүгээр л хараа янда ингээл тураал хамаг ингээл яс хонхоогоол нүдний зовх хунжаад. Зовх мөх хунжаач ингээс нөгөө нүүрний юм уу хэлбэр мэлбэр өөрчлөгдөж чи ер нь бол нилээн
одоо хүнд төвшин баггүй. Тэгээ тэрийг өөрөө би мэдгүй заяо. Ядраад байгаагаа мэдгүй. Нүдний эмчтэр очиод тэгсэн чинь нөгөөх нь миний нүдийг зүсэж ингэж оёно. Тэгсэн нүд давхраа чинь яах өөр болж магадгүй загтгүй ч гэж ёо. Бүр ингээд тийм дээрээ толжсэн баггүй. Тэгсэн чинь манай ээж юу яриад байгаа ингээд чи зүгээр ядаргаан дарсан байна гэдэг. Тэгээд намайг бахан шар тусаар илж мэлээд амрааж мамраагаад ер нь бол зүгээр болж исэн юм. Яг хүн чинь тийм болтлоо нилээн явна л да. Гэтэ яг бүр амар болохоос өмнө яг тэр чамааг ядраагаа юмнаас л холдох хэрэгтэй л. Тэгээ яг амарсан шиг амрах хэвээр. Би ихтэй одоо хүртэл яг амарсан шиг амар сураагүй л байгаа. Амархаараа дандаа буруу амардаг. Гунигтай үе яаж даван тулдаг вэ гинэ. Зүгээр л гунигэлдэг да. Яг ингээд адилхан шалтгаанаар гунигэлж штэ. Тэгээ дараа нь тэр шалтгаан чинь дахиад таарахад яг тэгж өмнөх гунигэлсэн шиг гунигэлдэггүй байхгүй. Тэгэхээр нэг сайн гуниглаад тэгэл болчих хэрэгтэй. 16-7 хүрээд эцэг эхээс санхүүгийн тал дээр тусгаарлагдмаар байдаг. Одооноос яах ёстой вэ гинэ. Тусгаарлагдчих яах ч юм. Окей 16-7-наас идэж яг ингээд сайхан ээж аваасаа ингээд юм хум аваад зөвхөн ингээд өөрийгөө ингээд хөгжүүлэхэд зориулж байж болох нас ахгүй юу. Харин 25 одоо юу гэдгийг 23 4-өөс дээшээ 25 хүрчээд тижээвэл жоохон онгоо шүү. Тийм учраас онгоо шашаа яг онгоо биш л гэхдээ ер нь жоохон онгоо заяа шүү. Тийм учраас 16-7 настай дээрээ өөрийгөө хөгжүүлээд яг тэр нөгөө нэг их сургууль төгсөнгүүтээ ээж аваасаа тийм хамааралгүй хэмжээнд амьдрахууц болтлоо зүгээр өөрийгөө бэлдээл явчих. Үүнээс ш яг тэр насны хичээлээ сайн их хэвээр жиж хажуугаар нь мөнгө төгрөг олох байгаа ч юм уу янз бүр олох чаа гэж явж байгаад нөгөө нэг үнсэн юм хайчих юм бол тэр чинь тэгээ шал дэмий. Зүгээр сууж агаад чиний мөнгийг өсгөж болох юм чинь болохоор хадгаламж нээх, хувьцаанд хөрөнгө оруулах, одоо янз бүрийн сайн судалж агаад янз бүрийн юмд итгэж болохгүй. Яг нөгөө нэг хамгийн алдартай койнууд хөрөнгө оруулах ч юм уу те. Тэнгүүтээ тэрийгээ ингээд хадгалж агаад нэлээд хэдэн жилийн дараа зарцуулна гэж тооцож тиймэрхүү юм тэгж болно. Нэг өөртөө байгаа жоохон мөнгнүүдээ тэгж одоо хэрэггүй юм дүрхгүйгээр гэсэн үг. Бусдаар бол тэгж амар яагаад хэрэггүй хөө л гэж бодож байна. Тэгээ өөрөө мэддээ. Би ч юугаа мэдгэвтэй. Залхуу зангийн талаар гинэ. Залхуу зан чинь нөгөө нэг бас юу яд штэ эмээгээ амарчлаад ингээд лаг болох гэх хэрэг болдсон штэ. Тийм учраас бас тийм муу зам биш. Гэтэ нөгөө хэтрүүлж болохгүй өөрийгөө нэг жаахан мэддэг байх хэрэгтэй. За би ер нь жоохон залхууршуул болно штэ. За хитэрч залхуураа дандаа гэх юм бол за нөхөр гэж байгаа л би бол өөрийгөө тэгдэг чи бүр арай л дэндүү байгаа юм биш үү гэж байгаа л өөрхий загнад ш таяа. Өсвөр насныхан уншихад тохиромжтой ном гинэ. За мэдхгүй. Миний бодлоор л хит амар их тийм хувь хүний хөгжлийн ном уншаад өөр дээр ингээд дарамт өгөөд юу яах шаардлагагүй юм санагдав. Хувь хүний хөгжлийн ном чинь тэр олон хүн дээр буудаггүй байхгүй юу? Яг уншиж болно л да. Гэтэ хит их битгий уншаараа тэнгуут зарим хүмүүс нэг утгагүй амбицтай болсон санагдав. Уран зохиолын ном би бол унших л ёстой гэж байна. Гол нь гэтээ нөгөө нэг янз янзын ном уншиж үзэж байгаа чамд яг аль нь таалагдж ийн гэдэг нь чухал ах. Үнээсээ нэг хүн хэлээд тэр нь чамд таалагдахгүй бол яах юм тийм үстэй. Амьдралыг яаж төлөвлөдгөө гинэ. Би сүүлийн жилүүдэд тэрийг ингээд дандаа бодож байгаа байхгүй. Би яг ямар эмээ болох вэ? Яаж яхад миний нэр дэлчи эмээ болоход үнэн тохиромжтой ч гэж. Юу ч яриад. Би ингээ яаж хөгжрөх вэ гэдгээ бодож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь эрүүл байх хэрэгтэй, амар тийм кул байх хэрэгтэй. Зарим нэг тийм эмээ нэр шиг ингээд даад үеийнхэн мэхийн энтер гэдгүүн тулд ингээд өөрийгөө ингээд хөгжүүлдэг байх хэрэгтэй. Санхүүгийн үр хүүхэд өөр ингээд хүмүүсээс хараад бус байх хэрэгтэй гэдгийг ингээд яг хөгжрөхөө төсөөлсөн чинь тэрнээс өмнөхүүд нь амар ойлгомжтой болсон. Танаад хондоо гинэ хонохгүй. Энэ өндөрлөгөөс харахад гинэ би таньдаг хүн битгий бичээрэй гэж хэлсэн байхгүй гэсэн чинь манай найз бичсэн байгаа байхгүй. Энэ өндөрлөгөөс үү кэтл харагдчихна да гэх. Хувцснуудаа хаанаас авдаг вэ гинүү? Хаа таарсан газраас. Өөрийгөө хэр хөөрхөн гэдгээ дүгнүүл 1-10 гинэ. Хаяа 1 хаяа 10 тэгж. Хүн хүний харах юу өөр штэ. Тэгэл нэрээ энэ дээр миний нэг боддог юм өөрийгөө ингээл амар голдог гэсэн байхгүй юу? Угаасаа хүн чинь өөрийнхөө өөг айгуу сайн хардсан штэ. Та чиний энэ чинь тэрэн ч тийм бэл. Тэгсэн чинь нөгөө хөгшин хүмүүсийн залуугийн зургийг харангуут айгуу гоё харагдсан штэ. Тэг ингээд нүдэн гэрэлтэл ер нь л нэг тийм хөөрхөн. Тэгэхээр ер нь бол залуутай хүн бол хөөрхөн л байд юм бэл. Өсвөр насны мейкап, скин кэр яаж хийх вэ? Надаа скин кэр нөгөө нэг видео хийгч гэсэн юм ирсэн. Би ястаа энэ талаар юу ч мэдэхгүй, алдахгүй нэг нүрээ цэвэрлдэг. Авсан номнууд чинь хэрвээ 2 дахин үнэтэй байсан бол худалдаж авч унших байсан уу гинэ. Хэрвээ талах 2 дахин үнэтэй байсан бол чи авч идэх байсан уу? Окей да. Тийм байна. Баяртай.